Айгуу. Одоо чи 17 градус ялгантай байж байгаа. Наач ус нь. Ус байхгүй. Аа. That's nonsense. Яг уух гэдэг юм аа. За сайн байцгаана үзэж штэ. Бид Швейцарын Женев хотоос өчигдөр орой кино гарсан. Францад явах юм бол аль болох хурдны замаа сонгоо явахгүй бол тосгоны замаа ч маш олон юм ирээжсэн замнууд байна. Тосгоны замбад их тойрог дээр. Тэгээд нөгөө шипээс айгүй их тойруулаад ах шиг байна бас. Хөдлөлээд ах шиг. Тэгээд Үгүй наад чи гайгүй шүү. тийм үү. Гайгүй. Чи би өчигдөр юу? За наад маргаана яг шийдчих. За одоо наа маргаад яг халтаж шийдчих. Хамгийн үржилтэй шөнийн 3 цаг хүртэл яаж төөрсөн бэ гэхээр нэг газараа 3 цаг тойрлоо. Ерөөсөө л 3 цагтай ажилласан. Эсвэл уур нойр хүрээд тэгээд эсвэл унтсуу тий. Тэгээд завдар гарч ирж удаад тэгээд нөгөө хөөгдөөд замгүй газар зогсож унтсан. засгүй гадар зогсож унтсаачаас нөгөө эргүүлийн одоо машин хурж ирж үдээд сэрээгээ. За энэ шиг ойрхон зогсоод байгаа гэж. Тэгээд тийшээ орж унтлаа. Ерөнхийдөө бол Францын хурдны зам руу орох юм бол тэр нь зогсоод унтчих газар илүүтэй юм байна. Тэгээд хурдны замаа сонгоо явсан ч гэсэн бодож ярих нь хамаагүй тойрч ярих нь хамаагүй. Ер нь хурдны замаа сонгоод явсан. Одоо бидний үрэх тосгоо хэр зайтай вэ? Одоо 100 гаруй байгаа. Одоо 90 тийм үү? Тий, сая нэг 130 өсрөө. Сая нэг хэсэг явцсан. Одоо Хурдан зам дээр ч гэдэг юу их хурдан үрэх тий. тэгээ хурдны зам дээр ер нь 120 дээр явж байхад хажуугаас өмнөд нь шүү дээ. Сая би бас хэсэг 120 дээр таглаа. Би айлаа. За одоо тэр Эрдэнэ цэцэг маань одоо тийш. За Эрдэнэс яалах татсан аларсан. Яана. Франц руу харин өстө мал бэлчдэг юм шүү. Тийм ээ. Тийм ээ. Замын хоёр талаар өхөр хойно мойн бол их бэлчдэг юм байна. Сонин усан гусаа ицэх цагаан хүрнүүд. Зөндөө бэлчдэг юм байна. Сайн үздгээ. За манай Би нойл мол ч юм бол тасархай юм шүү. Арна ирж цэцэг тийш яваад орчлоо. Чи орсон хаалга хавтаа. Яа. За манай ирж цэцэг тийш яваад орчлоо. Одоо ирж цэцэг хараа байсан. Ямар санаа зовхор юм ч юу. Чи хаалга гэсэн юмхтэй болчихсон шүү дээ. Орны 8 евро. Ой, ташк. Аялагчдын маань аялал үргэлжилж байна. Бид нар Швейцараас гараад Францын нэгэн захын хотод одоо ороод ирсэн байна. За, харж сайхан. Сайхан орж байна. Сайхан орж байна. За, утгаа танилцуулаад юу гэдэг газар бид чи ирж байна. За, энэ Францын Сонт мужийн Шатуугуу гэдэг тийм жижиг хот. За, 65 мянган хүнтэй нийт. Манай хотод бол одоо 11 Монгол гэр бүл амьдарч байгаа. 11 гэр бүл. 11 гэр бүл. Тэгээд сая 12 дэх гэр бүл болж одоо энэ манай Лион гэдэг Францын бас одоо 8 томоотой нэг Лион гэж хотоос ах их хоёр маань шилжиж ирж энэ ажлыг үргэлжлүүлж байгаа. За, манай хоёр маань одоо яг нөгөө танилцлах үзшлэг гэж байдаг шүү дээ. капустик маяг. Яг түүнхүү юм ийгээ. Энэ дэр нэр удаж ирэх. Би одоо 2009 оны яг 2 сарын 16-нд төрсөн өдрөөр Францад ирсэн. За. Тэгэл одоо 7 жил гаруй болж байна да. Тэгэхээр сонирхож асуумаар байгаа байхгүй. Энэ Яманы яг боодгийг хэн толмолваа?
Би толгой. Энэ олон жил болчиход бас толгомлох яваад мартаагүй л байна. Үгүй толгомж үзээгүй би. Баргийн Таруугны бод төгөөд зөндөө ийдсэн. тэрүүгээр жишээ авал. Тэгэл ерөөс дөрөв үлтэй амьтаа учраас ер нь л адилхан байх тий. Бид утгаараа л яг мэдсэн тэгэл адилхан л байт юм байна. Манай нэвтрүүлэгч өөрөө нөгөө аяллаа нэвтрүүлэг л дээ. Тэгэхээр одоо бид нар бол нэг юм зорилготой байгаа байхгүй. Аялахад бол тодорхой хэмжээний зардал орох нь ойлгомжтой. Тэр цаг зав гаргаад зардлаа хуримтлуулаад явах юм бол боломж байгаа шүү. Иймгээд аялахад ийм газрыг ийм зардлаар үзэх боломжтой байна гэдгийг манай харуулах гэдэг байхгүй. Манай монголчууд ер нь бас амралтаа яаж өнгөрөөж юм, яаж аялж юм, чөлөө цагаа хэрхэн өнгөрөөж юм. Жилдээ 5-7 хоног амрах хэрэгтэй. Ааха. Тэгэл ер нь далайн руу их явна да бид нар. Эндээс ойрхон уу? Далайн одоо гэхдээ хол 350 км хамгийн ойрхон далайн 350 км байна. Далаараа тэгэл нийлж аваад гараад очих. За нийлж авчиж явна. Тэгээд тий ер нь явж болдог бүх системээр л явна да. Тий. Одоо Улаанбаатараас гараад 12,000 км явхад хамгийн олон монголчуудтай энд таарлаа. Өнөөдөр энэ ч бид нар амралтынхаа өдрөөр нь таарсан болохоор монголчуудтайгаа өнөөдөр энэ ч сайхан баярыг хаваалцаад хамтдаа энэ баяр дээр нь байна. За тэгээд маргаашнаас Парис руу аялал маань үргэлжлэнэ. Амаалаа ядраа кайч байна. Над зүгээр тэр Франц руу ороод төрсэн сэтгэл гэх юм бол монголчууд ингээд яг бөөнөр ингээд цугласан гэж байна. Гэсэн би бол нэр өндөө бол Францд очиж шагаа харуулна гэж бодож байна. Гэсэн чи ингээд одоо нэг гадаад өөрсдөө ч нэг хэлж байгаа юм л одоо гадаадд очиж ажиллаж амьдарч байгаа монголчууд ингээд одоо хүний нутагт очиж амьдраад ингээд Монголоо алдсан ч юм уу Монголоо сэтгэлгүйчүүд юм тэгж одоо боддог гинэ. Тэгж байгаа хүмүүс ч юм уу сэргээр байгаа байна. Өдөр очсон чинь ингээд шагааныхаа нэг цаг гарцсан тийм. Бүх хүмүүс ингээд одоо сайхан хашлахтайгаа, сумтайгаа бүгдээ ингээд шагаагаа бас харнаа гэж юм. Тэгээд чи Европын шагаа гарваачтай холбоо мохоо гэдэг юм. Тэр нь тэгээд энэ тэнд ингээд улс болгонд Европын арга марга болтой юм шүү дээ. Тэгээд манай зүрхөд чинь бүр хамгийн дархан нь. Хамгийн олон төрүүлж. Хамгийн олон төрүүлтэй. Хамгийн мундаг харваач. Тэр харваач юм да бид нар чинь. Тэгээд шагаа харуулсан байхгүй. Манай буяа төвшөөд харавна. Бурхан дээр чинь 6 метр 6 тохой зөвлөө хитэн гаруй хомхоо гэдэг. Тэгээд ингээд хэмжээл тавьж байгаа. Аа ингэж чук гэдэг нэг үгүй юм сон. Аа хомоо хинт тохоо дөөж ой. Хомоо хинт тэтгэе хот тоссон бай. Аа хомоо хинт тосоо дөөж ой. Тэмдэр юм шиг байна. Байн утгүй байна гэх. Яг хэсэг нөгөөдөлтэйгээ хоолунд тэргүүлж байгаа. За ахаа нэг харавъя гэж үзсэн. Явахгүй юм. За ер нь бол бас харамаар санагдсан. Үндснийхээ тоглоом наад нэг бол тэнд байгаа хүүхдүүд нүрт харж байгаа. Жоохон байна тэр аавынхаа ажиллагааг аваас утсан ойрхоноос харваасан танилцж байгаа. Бас гой санагдаж байгаа байхгүй. Үнэхээр бас үндснийхээ тоглоом наад бас цаашлаа гэдэг. Одоо ингээд гол модоо хийж байгаа монголчууд улам амар тийм үндэсний үзэлтэй тийм болчихсон. Тэр нэг амар илэрхийлсэн байх тийм. Тинчээ тэгээд нөгөө зүрхээ маань бидний гэртээ бас хүлээж аваад тэгээд тэгсэн манай зүрхээ тинчээ бол харин байрны түрээс харьцангуй гайгүй тий. Шитгуугээ тэр тусганд Франц руу орсон ч байрны зүрхээ түрээс харьцангуй хаус. Сайн монголчууд хоёр хаус гэж байна. тэр Женевт хүмүүний 4-ний 1. Тал үнэ хаус. Усуудыг хүмүүс шиг хүлээж авч байгаа зүрхээ гэдэг юм байна. Басна яг сайхан усад цэвэрлээл. Надад ч нэг юуны дулаарж байгаа болохоор басна яг сайхан цэвэрлээл. Шинжилгээ өгд юм шүү дээ. Шинжилгээгээ өгсөн чинь одоо 1 хоног ингээ сайхан шүвч. Тийм бол сайхан болчихно. 1 хоног хүлээж чадахгүй одоо орё гэдэг. Тэгээд энэ ч баахан басна зүрхээ гиндээ өстө тэнд нэг салхигуудсан гэсэн. За энэ хот маань хүн ам нэлээд цөөтэй. Тэрэндээ ч болоод тэр үе их эмх цэгцтэй, их тайван, сайхан газар байлээ.
Тэгээ цөөхөн Монгол гэр бүл амьдардаг. Тэгсэн хоорондоо их сайхан ив найртай, тогтой, тухтай, халуун дулаан уур амьсгалтай их сайхан амьдарч байгааг нь харахад бол бас үнэхээр сайхан байсан. За тэгээ манай Зоргоо зүрхээ хоёр маань бас бидний гэртээ ураад өчөө жоохон саатаач гэснийхэн дагуу бид нэр аяллахаа хоногийг сунгаад энэ ч бас 2 өдрийг сайхан амарч зугаалж, тоглож, наадаж, элдвийг хуучилж өнгөрөөсөндөө ингээд найзуудтай бас баярлаа. Take a picture. За заагийн баярлалаа. Энэ чиний юм уу? Hey, take a picture. Ер нь бол Францд амьдарч байгаа монголчуудын хувьд за тэр тондоо энэ тосгонд байгаа монголчуудын хувьд бол амьдрал ах вэ. За орчин энэ төр бол их сайхан тогттой юм лээ. Баашин савн сайхан сэлүүхэн том, эдлбэр газартай бүх юм сайхан их боломжийн нээлттэй юм тогтухтаа сайхан амьдрд юм байлээ. Sing like this. Арис зэрлээд бай. Арис тохороо. Манай Боягийн манд найз яах гэж зургал юм. Чаа. Оо тэгээд ирсэн юм байна. Аа. Европын хэд бүр ингээд хараад тургаад дөрөв юм аа. Чага манай яриа. Яг төвн бол дандаа ийм байж. Өөр нэг ч баг. Их сайхан. Энэ бол танаа амгаас юу. Энэ маш 400 жил 500 жил болсон. Шин дарь хин зүүн 15 он 850 жил байгаа юм. Танаа 15 он. Тий. Ангийн хатангаа бид тэндээ ороод явна шүү дээ. Тийм жоохон цэгээ автууд дээр цаасаар гарч дөрөв. Аа нүдэд дуртай доогч хоолтой ажи тэд нар хитэж ордог. Тийм үү? Тийм. За ингээ айлгчид маань Францын нийслэл Парис хотод ирсэн. За биднийг ирэхэд бол хараа туурын Бачаргал ах маань хүлээж аваад Париста танилцуулсан. За мэдээж Парис дээр зайлшгүй үзэх газруудын жагсаалт бол их ойлгомжтой. За Луврын музей, Эйфелийн цамхаг, Дархийн сүм гэл одоо цаашаа үзэх газрууд бол үргэлжлэнэ. Энэ хаалгыг харж байна уу? Яг нэг төвшөлт байсан 3 хаалга байгаа. Тэр Луврын музей дотор нэг хаалга, энэ нэг хаалга, тэр орчин үеийн хаалга нь тэр байна. Тэр чинь 40 гаруй давхар байж. Тэр За Парисын хотын төвөөр нь явхад бол машины зогсоолын олдсон нэлээд таарав. За тэгээд зогсоол нь бол цагийн 4 евроос эхэлнэ. Тэгээд жоохон удаан тавих юм бол өшөө өндөр төлбөр гарна. Тэр нь жоохон хүндрэлтэй юм байлээ. Тэгээд хуучны тийм машинуудын тийм үзэсгэлэнгүүд, унуулдаг тийм үйлчлэгээнүүд бол нэлээд их байх юм байлээ. Тэд нар бас 89 евроноос 200 евро хүртэл бас ямар машин унахаас шалтгаалаад үнэ хэлбэлцсэн юм байлээ. Кайфтиго. Кайфтина. Хаа саутоо үгүй. Маматрасий. Хотлаа хүнээр тоглоод. За айлгчт маань хамгийн түрүүнд үзэх одоо үзмөр маань Эйфелийн цамхаг байсан. За тэнцээ очиод үзэх гэтэл нэг хэцүү юм нь юу байсан бэ гэвэл оочр гэж таймгүй. Бүтэн өдрийн бараг хагасаас илүүгийн зөвхөн дараалал зогссороод өнгөрөөс. За тэгэхээр трийгээ бас тооцоолж очмоор юм байл шүү. Парисын цамхаг руу гарч үзье. Take what comes along the way. That's love. Let it grow stronger every day. За гадна талдаа дасгалбараа авахгүй ч нэг хэсэг очруулна. За дотгошоо ороод лифтэнд суух гэж бас нэг хэсэг очруулна. За ингэсээр баад ер нь цаг бол нэлээ их орондоо. Together we can try. That's life. За Парисын цамхаг руу ч ороход хүний 17 евро. 17 евро. 17 евро. Парисын цамхаг. Хамгийн орой дээ.
11-ээр болохоор тэр дунд Тэгэхээр хамгийн оройн ингээд ойролцоогоор ингээд найгаад нэг газар хандаад ингээд идэв билээ. Биш оройн дүр газар. Дадууд чиг. Let it grow stronger every day. There's joy. За бид нар ер нь үзүр үйлчлэгээ үүсэх болгондоо бол тасалбараа дандаа Зискартаараа худалдан авч тооцоогоо хийгээд явж илаа. Түүхийн хуудсыг бас сөхөж үзэх юм бол Францын засгийн газар 1887 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс Эйфелийн цамхагийг одоо барьж эхэлсэн түүхтэй юм байлээ. За түүнийг барихад 18,000 хэсэг төмөр хийцийг 2.5 сая ган холбоосоор холбож нэгч гагнаас оруулалгүйгээр 1889 оны 5 дугаар сарын 6-нд одоо барьж дуусгаж байсан. Ийм түүхтэй юм байлээ. За гэвч 20 дугаар зууны ихэнх үе гэхэд бол цамхагийн гоо сайхныг магтан дуулах яруу найрагч зураачд бол маш олноороо төрж гарсан. За 1909 онд цамхагийг нураах төлөвлөгөөтэй байсан боловч одоо радио телеграфын антинд ашиглахын тулд Эйфелийн цамхаг одоо бүрэн бүтнээрээ үлдэж байсан юм түүхтэй юм байлээ. За одоогийн байдлаар бол 200 гаруй сая хүн очиж сонирхсон дэлхийн хамгийн их хүн үзсэн төлбөртэй дурсгалын газар гэдгээрээ яахын харахгүй одоо дэлхийн 7 гайхамшиг нэгт багтдаг ийм гайхалтай бүтээн байгуулалт болж чаджээ. Парисын цамхаг бол сайхан агуу бүтээн байгаа. Тэгээд нэг цааны юм сонссон чинь анхандаа бол тэр Францчууд чинь бас тэрэндээ их дургу байсан гэж. тий. Маргал зэнтэй юм. Тийм. Дургу байсан. Тэгээ баг буулгаж хаяа гэж байсан чинь одоо зүгээр тэрнээ сайхан байна. Тэр чинь нэг бид нар нэг тооцоо болж ирсэн. 17 евро ч одоо хэдэн төгрөг гэлээ. Одоо марччихжээ. Тэр төгрөг юм байна гэж байна. Тэгээ хэдэн хэдэн авах вэ? Өдөрт бол нэг 10,000 орчим хүн орно гэж тооцоолох. Ухаалт юм байна. Тэр тэгээд мөнгө яаж нэхэр зүгээр доошоо ингээд зүгээр гоожж ингэж байна. Газнаас доошоо. Тийм л яаж аялал жуулчлалыг хөгжүүлсэн тэр үзэх харах юусэн тэр аялал орчныг хөгжүүлсэн. Францын бол хурдны замынхын төлбөр бол бас харьцангуй жоохон үнэтэй. За Женевээс гараад яг Парис ороход бол 500 гаруй км явж байгаа. За энэ хоорондох замын хураамж бол яг 45 евро байх жишээний байгаа. Тэгэхээр Франц бол яг бусад улсуудтайгаа харьцуулж үзэх юм бол хурдны замын хураамж бас зогсоолын төлбөр нь бас харьцангуй жоохон үнэтэй юм шиг санагдсан. За энд нэг зүйлийг бол бүр онцолж хэлмээр санагдаад байгаа. Тэр нь юу гэх юм бол одоо Францын энэ хуучны барилгынхаа хэв загваруудыг гоё хадгалж үлдсэн нь бол үнэхээр бахархуу штэ. Тэгээд яг энэ хуучин загварынхаа баашинд одоо засвар үйлчилгээ хийх ч үгүй юм уу ингэх юм бол одоо манайхаар бол одоо харьяа дүүргийнхаа одоо барилга төлөвлөлтийн газраас нь зөвшөөрөл авдаг. Тэгжиж одоо засвар хийдэг. Засвар хийхдээ тэр хуучныхаа өнгө загвар хийц маягийг нь бол одоо алдагдуулахгүйгээр тийм хөнгөн засваруудыг бол хийж болно гэсэн тийм бодлогыг баримталт юм байлээ. Тэгэхээр энэ нь бас хотынхоо өнгө зөрхийг хадгалж үлдэх гэсэн маш зөв бодлого шиг одоо санагдсан биднэрт. За аялагчдыг Франц улсад хүрэлцэн ирэхэд одоо Хараа тур компани одоо захирал Бачаргал ах маань биднийг тосч аваад одоо Паристай танилцуулсан. За ер нь бол Монголоос ирж байгаа аялагчдыг маш олон байгууллагын хүмүүсийг бол одоо авч аялуулсан маш ариун туршлагатай юм ах байсан. За Англиас бусдах Европын бүх орнуудаар бол одоо авч явж аялуулах бүрэн боломжтой гэж
Одоо өөрөө бид нарт бас сууч дэлгэсэн. Тэгээд Монголоос ирж байгаа хүмүүсийг аваад явах автобустай олон хүн ирэх тусмаа нэг хүнд ногдох зардал нь хямдхан учраас та нар ингээд Монголоос зохион байгуулалт нэрээд одоо хараа туурын бачаргалахтай холбогдоод ямар орноор ямар хотуудаар явах уу гэдгээ өөрсдөө маршрутаа зохиож товлоод за тэгээд үн хөлсөө ярьж тохироод ингээд одоо аялах бүрэн боломжтой юм байлаа. Тэгээд энэ дашрамд одоо аялагчдынхаа өмнөөс хараа тур компани бачаргалахтаа бас баярлсан талархснаа илэрхийлье. За энд нэг зүйлийг хэлэх ёстой байх гэж бодож байна. Бидний хөтчийгээд явж байгаа хараа туурын бацаргал ах маань яг цамхагийн ардалт манай нэг танилын дэлгүүрүүд юм аа. Хэдүүлээ нэг ороод гарыг гээд орсон чинь тэр дэлгүүрийг ажилуулдаг хүн нь бол нэг Монгол их чах хоёр байт юм байлээ. Тэгээ нэг биднийг ортол бүр сайхан хүлээж аваад бас хөл хөөрцөг болоод Монголоос машинтаа явж байгаа юм уу? Ямар сайхан юм бэ? Монгол машиныхаа дугаарыг харсан чинь сайхан байх шүү гэл нөгөө л монголчууд юм аа сайхан зочлонтой зан биднийг халуун дотн сайхан хүлээж авсан. За Парисын замын хөдөлгөөний хувьд бол бас нэлээд ачаалттай. Хүн ам шигүү төвлөрсөн болохоор автомашины хөдөлгөөн бол ихтэй. За яг л Улаанбаатар хотод явж байгаа юм шиг ер нь жоохон дайраал явахгүй бол бас яг хүлээгээ зогсоод байх юм бол газар хорохгүй нэг тийм талтай юм билээ. Нэг урдуураа оруулахгүй барихгүйгээд хавчаад хихаад ах нь бол гайгүй. Тэгсэн мөртлөөсөө ер нь бол нэг тийм ачаал өндөртэй. Тиймэрхүү бас бэрхшээлтэй юм байлээ. Шинээр хайр дурлалаа баталгаатай нөгөө чоожны гүүрний бүх чоож нь хөрөөд байцсан гинэ. Бодлоо. 40 тонн чоож авч хайсан юм бэ. Тэгээ одоо тийчээ бүр ингээд шилэн хаалт тэгээд чоож зүтгэх боловсон чи. Одоо ингээд энэ бил суулын дархийн сүмийн хажуудлыг за бас тэр юуны цамхагч нэр юу вэ? Эфлийн цамхагийн бас ордуур тэгээд хүмүүс чоож зүтгэх. It's a ball. Хоори музик хаацсан тэр станыг муу юм. Сайхан зургуулах болоо эвлийн цамхгийн хажууд машинтайгаа удаан цагтаа харж ахтан зогсож байгаа. Жуулч Азуудад бол нэг хайхтар юм. Айгүй. Моорынхаа хашаараа шууд машинтайгаа давчих юм тий. Муур 2-3 цагтаагийн машин зогсож байгаа. Тэгвэл өндөдөөс хамгаалтын цагдаанараас нь манусик гэхээс нөгөө нэг мануудаа харж байгаа байхгүй. Энд шууд зогсоод аваад татаад зураг аваад байхгүй. Аваад аваагүй. Оронготой нэг талдаарсан. Тэгээд зураг авах юм чинь тэгээд. Тэгээд ловрын музейг бас үзэх хэрэгтэй байлаа. Ловрын музейний төлбөр 14 евро гэсэн. Тэр Монголоос одоо бас үзэх юунасаа болоод үнэн өөр. Тий. Энэ өтчихөө. Тий. Тэгээд өдрийнх нь юу ч гэдэг нэг үзчих юм. Тэр нэг чинь үзчих. 14-өөс нь 40 цаад. Тэгээд 14-40 евро. Тэгээд гол нь улирлал нэг хэлэхээр байна. Тоо сарцсангүй ихлээгүй учраас ари юм чинь дэж байгаа. Би яг ловрын музейг үзэж чадаагүйгээ тэгж зүтгэж байгаа. Яг юм үлдээнэ гэж эргэж ирнэ л гэсэн. Тэгж өөрсдөө зөвхөн тайвшруулаад яваад байгаа. За, Европын улманы улс руу автомашингүй явах гэж байгаа аялагчид байх юм бол одоо энэ хараа тур гэсэн бачаргал ахын маань пэйж хуудасаар нь зочлоод үнийн санал аваад ямар хөтөлбөрөөр яаж аялах уу гэдгээ ярилцаад тохиролцоод хамтдаа аялж бас болох юм байл шүү. Баацарч. Наад гэж зүгээр нутаг устдаа ярина. Баяр. Чи нөгөө юу нэштэй мөр хинаач. Австрийн тоон юу нэштэй. Салцбургийн хоохгүй. Салцбургийн штэ. Тий. Монгол. Салцбургийн хоохгүй. Авбер.
10-ийнхаа юу дотор дэлгүүртэй нэг өдрийн билет 11.65 юм уу? Хүүхэд 5.80 юм шүү дээ. Энэ нь яхаараа юм үнэтэй болчих 24.50 юм. Анаас мөсгөр явах гэдэг. Мөсгөр. It's pretty simple, got a final life to follow. And if you do, you have a future real bright. And it's a combination of consistency. Come on and sing, oh, 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 oh. Come on, come on, come on and sing, yeah. Come on, come on, come on and sing. Oh, 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 oh. Come on, come on, come on and sing, yeah. Come on, come on, come on and sing. Тэр Францд бас зоо зөвхөн хэлээдсэн шүү дээ. Юу заав. Шил хам шил. Яоныг бас гоё гэдэг. Хаа зарим юм үзэж чадаагүй тэгээд дахиж явах юм билээ. Бацаах ч гэсэн та нар энийг үзэхгүй гэсэн гэдэг бол. Тэр бас аялах гэж байгаа хүмүүс маань гэсэн өөрсдөө хамгийн сайхан тамаач оруулж байгаа. Хүнээсээ сайн. Сайн. Өчтөө шүү. And if you wanna see, then come along with me, that's right. And if you want a good tomorrow, it's pretty simple, got a final life to follow. And if you do, you have a future real bright. And it's a combination of consistency, come on and sing, oh, oh, oh. За Бэлгэр чи бидний хэдэг км яваад яаж орсон бэ? 12.381 км-с хөдлөө биелэг хүсэлээс гэж бодчихлоо. Би ороод 12.381 км биелэг дэрэг юм. Яг биелж яваа. Ерөөс машин тавьж байгаа. Тэдээс яг нэг хоёр хвчсэн л та. Ерөөс дундаа юу хэлээ. Тэгнэг чи. За биелэг рүү чи бид нэр тэгээ шөндөө ороод тэндээ парк дээр шүүсэн шүү дээ. Машинаа унтчихсан сурсан шүү дээ. За ингээд 12.381 км яваад биелэг рүү орж ирсэн. За биелэг бол мэдээж бас тэгэл үзэл харахтай одоо жишээ нь бидний хамгийн дөрөв шууд орсон газар юу л та. Одоо энэ мини Европ гэдэг. Одоо бид нар юунд байсан? Францд явж байхдаа биш Швейцарт явж байхад мини Европ бас байсан. Тэгэхээр тийшээ яваа гэсэн жоохон зам далих гэдсэн чинь юунаас биелгийнх бүр гоё гэж хүнзүүлэхгүй юм. Тэгээд гол нь за мини Европт бол биелэгт үзье. Тэгээд биелэгт орсон бас нөгөө атом билүү. Тэгээ атом одоо нэг юм бомбын тийм элемент бас атом молекул юм албагдсан. Яг л тэрнгээр хийгдсэн юм усан парктай хажуудаа. Нэг ороод нэг болоод нэг ороод нэг болоод одоо ч орсоор л. Ер нь яхаа аяллаа явж тул сая Францын замд чи яава. Хурдны замаар явсан тийм. Хурдны зам. Хураамж нь хэдэн үрэг яалаа? 10 хэдэг авсан. Анзаарсан байдаг. 10 хэдэг авсан. 12-3 евро ерөнхийдөө Францаас Бельги рүү ороход авдаг юм байна. Хураамж нь. Бэлэг бол өөрөө төлбөргүй зам. Бельги бол өөрөө төлбөргүй тийм. Бельгийн орны зам. Ганц нэг байгаа гэсэн. Тэр нь хаа ямар зам. Юу н одоо ийж гал евро Нидерланд руу гараа явахаар төлбөргүй юу? Герман бас төлбөргүй. Одоо ийшээ гоё болчих. Нөгөө Одоо ийшээ гоё төлбөргүй замнууд бүгд сайхан үргэлжлээ. Замын хураамж Маш байсан. Пош байсан гэсэн. Пош мэдрээгүй л гараа. Мэдрээгүй гараа. Уцтаасаа асууж яахгүй бол одоо торгуул их өндөртэй гэж байна. Тэгээд тэрнийх мэдээлэл гол бас авах юм шүү дээ. Аз бидэртэй хамт байстай атаа. Бай. Цаас харцсан. Мини Европын доор ирсэн байна. Бидний боротоогоо ч гэсэн үзэхгүй болохгүй. Ч одоо энд ирчээ байна. Боротоо нэг гоё. Энд хамгийн гол нь нөгөө юунууд байгаа шүү дээ. Европын гайхамшигт одоо барилга юм уу. Тийм. Европын ерөөсөө бүх улсуудын хамгийн гайхамшигтай гэсэн бүхнийг доктор одоо юм жижиг юм байна. Нэг хүн яг нэг хүний бол нэг 15 евро 30 цент л үт юм байна. 4 цаг нь усан парк дээр тоглоод за тэгээд хүүхэд бол 21 евро болох жишээ нь. Ер нь 36-аас 15 еврогийн хооронд л байна гэсэн үг. Эндээ бол тэгэл гурвангийн үзнэ үү, нэгийн үзнэ үү, хоёрын үзнэ үү гэл одоо сонголт нь бол янз бүрийн багцтай байдаг юм байна.
За ингэ пледээ авцсан пледний нүд бид нар нөгөө паркаас нь айгаад миний Европ руу атомтойгоо үзэх пледүүдийг авцсан. Одоо орондоо. Одоо ашиг нөгөө юугаа үзэж дууссан чинь. За энэхүү цэцэрлэг түрээлэн болвол 1989 оны үед Бельгийн хунтайж Филиппин санаачилгаар анх 10 сая гаруй еврогийн хөрөнгө оруулалтаар бүтчихсэн ийм хүрээлэн байд юм байна. За нийт бол 24 мянган метр квадрат талбайг хамарсан Европын 80 орчим хотын 350 гаруй барилга байгууламжийг одоо энд мини хэлбэрээр нь хийсэн байт юм байна. Ер нь бол хийц загварын хувьд яг тухайн барилга байгууламжийнх нь зураг төслөөр маш адилхан хийхийг бол хичээж ажилласан нь бол харагдаж илээ. За зав, машин энтер нь бол бүгд хөдөлгөөнтэй тийм одоо бодит байдал руу дөхүүлсэн үзмрүүд маш их байсан. За тухайн цэцэрлэг түрээлэнд жуулчдын хөл хөдөлгөөн бол тасралтгүй үргэлжилдэг юм байлээ. Яг бидний явж явах үе цагаагаар байдал баг зэргийн тааламжгүй байсан ч тухайн бэрхшээлийг бид бүхэн үл анзааран цааш аяллаа үргэлжлүүлсэн. Гэхдээ ийм бодол төрсөндөө төвшөд яриа явуулсан. За яагаад энийг одоо Монголд хийчих болох вэ? Есть минимум гэдэг. Тэ? Prime одоо онцлог олонд ингээд байдаг одоо энэ хэсэг жижиг нэр түүх тус орнос ганц маш Сүм дугнууд ч юм уу. Манайх чадна шүү дээ. Тэр үзүүлэх юм бол байгаа баг. Одоо улаан зүтгэл ингээд усаар ингээд бүрхэг хийхд бол хийчихдэг гэж манайх зөвлөж хийчихнэ. Хайхар чулуугаа чулууг нь хийчих болж байна. Тэгээ магадгүй Монгол улсын газрын зураг нь ийм юутай агшаатай тэгээд хэдэн метрээс өндөрөөс ингээд харахад яг гоё харагддаг. Тэгээд аймаг дээр ингээл эдгээс тийм санаа гараад ийм яагаад манайх ингэ хийчих бас болдгүй юм бол доо. Бас хүмүүсээс сонирхол ярих юм. Айгүй хүмүүс явж байгаа ч тийм. Айгүй байж байгаа. Имат. 좋겠다. 근데 인야가 못 가되나? 같이 길을 못 가. 나이드스가 못 나온다. 어떤 사람 여기 หุ่토베 사행죠. Ожийн сансар төрөхгүй сэтгэл догдын мөчийг хүлээжсэн. Үнэхээр бахархгүй байхаарахгүй маа. Үгштэй. Одоо хөрдө. Ярмалтай бид үгштэй. Үгштэй.
des œufs à décollage. Hey, 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 take a picture. Hey, 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 take a picture. Everybody wants to share it with you. So hey, 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 take a picture. 1, 2, 3, repeat after me. I wanna live my life and live it fancy free. And if we walk that line, we were born to shine. Okay, to start your engine, put your hand in mine. I wanna see you smile at me so I can get to know ya. Hey, so many things I wanna finally get to show ya. And every day is not the same as every day before it. And life can keep on coming, baby, let's enjoy the moment. Шинт нэг юм байхгүй. Хит ингээд сонсчихлоо. Энэ ч үгүй Монгол байхгүй шүү дээ. Аа нэг хит хаалгаа. Яг конопта. Бархаа. Чи дөрөв дуулаа яаж дуулж байгаа нэг сонин дуулчих шиг дууллаа да. Ингээд хэвчээ. Бодлоо яриад байгаарай. Нэг юм уу? Цааш. Оо тийм шүү. Яваа идэх болчих. Бач. Айсгад очсон. Нэг аавчтай. За мар тонгоогоор. Бас хоёр талд даасан сууж яваад үнэ ихтэй. Би юус баг. Хоёр хоёр байхгүй чи яг биш батал. Ямар аваад би болно шүү. Өргөө мө. Чи статус сууч. Мөр үрээд. Гүнэд. Мөр үрээд. Спэшти яадаг. Take a picture, take a picture. Hey, 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 take a picture. Hey, 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 take a picture. Everybody wants to share it with you. Ордоос нэг юм одоо юуныхан билетинд болсон нэг юм баг юм самт байдаг. Тэгээд ороод ирэх гараараа тэрж аваад зураг авах гэхээр мөнгө хэд вэ? Аа дэдий ороо 6 евро ч юм уу 8 евро ч юм. Аа хэцүү авахгүй. Яапаа. Тэгээд нэг өндөр насцгуудын бас цаанаас нь улсаас нь бас янз бүрийн үзүүлэлтгээ юм хамруулдаг гинэ. За энэхүү байгууламж бол анх 1958 онд Брюсселд дэлхийн үзэсгэлэн экспо болох Экспо 58 зориулагдсан анх баригдсан байд юм байна. За нийт бол 102 метрийн өндөртэй дан төмрөөр хийгдсэн юм байгууламж байд юм байна. За төмрийн нэгжийн хэлбэрийг 165 тэрбум дахин өсгсөн загвараар энэхүү барилгыг анх төлөвлөн барьжээ. За 2013 онд CNN-с Европын хамгийн хачирхалтай барилгуудыг нэрлэж байхад энэхүү байгууламж нь тухайн хачирхалтай барилгуудын тоонд 109-оор ордог ийм байгууламж байсан байна. 2004-өөс 2007 орны хооронд шинжилэн хөнгөн цагаан бүрхэмжтэй байсныг нь зэвэрдэггүй гам бүрхэмжээр сольж бүрсэн байт юм байна. За энэ байгууламж дотор одоогоор музей үйл ажиллагаагаа явуулдаг ийм үзүүштэй нэг газар байт юм байна. Юуны бэлэг хүнсний талтай. Шатхан матлагчтай шиг ямар ч байсан. Бэлгийн шин шатхан за 1.4 гацсан. Жишээ нь 50 литр бензинийг 66 еврогоор авсан байна л та. Тэгээд бэлэг бол гадар тариалан тэр мал аж ахуй тэр бас айгүй. Бид нар бас бэлгийн тэр нэг юу хаврын баярыг үзэж чадсан. Тэр одоо яг бидний дайраад өнгөрсөн сэт хоногийн дараа болсон. Одоо их тэр нөө төв талбайгаа цэцгээр юм. Бэлгийн цэцэг чи өөрөө цэцэг юм байна. Аа тийм. Чимдим.
яг уу суугаад. Сага боллоо. Би нэг тэр метро идлээ. Устаар өдөр усуулаа. Одоо би сага бицсаа. Би сара. Энэ Логанаг ир дээр урчсан мод нь Монлоо. Өрн юм уу? өрн юм шиг үү? Өрн юм уу? Зулсан мод юм уу? Логанаг ир дээр амар том байсан юм. Амар том. Амар жижиг. За ингээд хоёулахнаа шопинг хийж байгаагийн үр дүнд. Хоёул тасглаа луу авах уу? Өглөө өгөн хийж байгаа. Нэмийг Нэмийг гэж тасглаа луу.